Ингээд ихний мэдээлэл Монгол улсын нийт гадаад дүрийн 50.2%-ийг оюу толгойн үр эзэлж байна. Тиймээс улсын хурлаас хянан шалгах төр хороог байгуулж, оюу толгой бүлэг ордын нөөцийг илрүүлснээс эхлээд ашиглалтын бичиг баримт гэрээг хянан шалгахаар нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөн өнөөдөр эхлүүллээ. За төр хорооны шинжээчид оюу толгой компани нь олон жилийн турш техник эдийн засгийн үндэслэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. За ордын нөөц олборлолтын төлөвлөгөө Монголын ашиг сонирхол нийцээгүй ирсэн гэх ноцтой дүгнэлт гаргасан нь татагдана. Оюутлогын төслийн талаарх нотлох баримтыг шинжилэн судлах хянан шалгах төр хорооны нээлттэй сонсголоор тухайн ордын техник эдийн засгийн үндэслэл олборлолтын төлөвлөгөө болон компани олон жилийн үйл ажиллагаанд ил тод бус байдал байсан эсхийг шалгах зорилготой. Энэ хүрээнд төр хорооны шинжээчид оюутлогын компанийн үйл ажиллагаа сүүлийн 10 жил техник эдийн засгийн үндэслэлгүйгээр үргэлжилсэн гэх дүгнэлтийг өнөөдөр танилцуулсан нь олонний анхаарлыг татлаа. Тэдний хэлснээр энэ бол улуурхайн компани тавигддаг үндсэн шаардлагын ноцтой зөрчил бөгөөд өөр компани байсан бол үдээд аль хэдийн хаагдсан байх хэмжээний зөрчил гэж тайлбарлаж байна. Хайгуулын мэдээллийн байнгын өөрчлөлт, техник эдийн засгийн үндэслэлд орсон өөрчлөлт зэрэгт өгсөн шинжээчийн дүгнэлтээр наривчлан судалгааны ажил дутуу, судалгааны ажлын үр дүнд нарийсах тусам төлөвлөгөөнүүд өөрчлөгдөж байна. Яарвчлан уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн оновчгүй шийдэл болсон байна. Төлөвлөгөөнүүд өөрчлөгдөх тусам тооцоглогдоогүй хөрөнгө оруулалтад нэмэгдэж байна. Тиймээс яг одоо ажиллаж байгаа оюутлогын үйл ажиллагааны жишгээр Онтрэ компани үйл ажиллагааг явуулах юм бол энэ үйл ажиллагаанд зайлшгүй анхаарал хандуулж энэ бүх өөрчлөлтүүдийг тусгаж энэ бүх төлөвлөгөөнүүдийг анхаарч ажиллах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол 5 жилд нэг удаа бол зайлшгүй багад энэ тийзүүгээ танилцуулна. Хэрвээ тийзүүд томоохон өөрчлөлт орох юм бол тухайн үед нэн даруй танилцуулаад эрс баялагын зөвлөл одоо холбогд байгууллагууд танилцуулаа явдаг тийм байна. Тэгэхээр хоёр өөрөө тийзүүх ойлголт байхгүй. Дүгээрт нөөцийн зэргийг ахиулах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт нэмэлт хайгуулын ажил хийж нөөц өсгөх хэрэгтэй. Гуравт нь далдуурхан үйл ажиллагааг аюул осолгүй одоо ордыг бүрэн дүрэн ашиглах үүднээс геотехникийн судалгааг илүү наривчилж хийх ёстой гэсэн дүгнэлтүүдийг бол бүгд өгж ирсэн. Энэ ч зөвлөлийн дүгнэлт шийдвэр дээр бол тусгагдсан байгаа. Одоогийн байдлаар Монгол улс өөрийнхөө 34% авсан зээлэх хүү үндсэн зээлд нийлээд бараг 12 тэрбум долларын өртөө хийж байгаа. Энэ Монгол улсын нийт гадаад зээлийн 50%-аас шинжээчдийн дүгнэлтэн дээр танилцуулж байна. Тэр ийм бодиттой асуудлууд байгаа болохоор энэ зээлийн маань хүүн жилийн долларын 11 орчим хувийн хүүтэй. Энэ олон улсын жишгээс даруй 30-аас 40%-аар өндөр хүү. Онтред болохоор 6.7%-аар зээл өгөөд идэг. Яг адилхан нөхцөлтөө Монголд болохоор 40%-аар өндөр хүүтэй 11% зээл өгж байгаа. Ийм тэгш ус шудраг ус асуудлуудыг бид нар бас ярьж нэг зэгцлэх нь зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж бол харж байна. За бид нар хянан шалгах төр хорооны хурал дээр нийтдээ 92,467 хуудас нотлох баримтыг бид нар цуглуулсан байна. Харамсалтай нь 51% нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарагдсан учраас өнөөдөр бид нар энэ нээлттэй сонсголт ард түмний эрх анх хүрээнд бид нар ашиглаж чадахгүй. Хойд хьюга, өмнөд хьюга, хэрүүгүү зэрэг ордуудын хэсгүүдийн олборлолтын төлгөө Монголын талын ашиг сонирхолд нийцгүйг мөн шүүмжилсэн. Хойд хьюга ордын хувьд нийт хөдрийн 48% нь газар түлтгэхээр төлөвлөгдсөн нь Монгол улсад эрх өгөөжийг бууруулах эрсдэлтэй гэж шинжээчид дүгнэж байна. Тэгээ Онтрэ Ресурс компани бол 13.2 сая долларыг одоо хүүгийн хамт болон одоо 20%-ийнхаа зардлын хувьд бол бүртгээд явж байгаа гэсэн энэ мэдээллийг бол тавьсан байгаа. За тэгвэл оюутлогын компанид 80% нь яг одоо жишээлбэл хэдэн хувь бүртгэж байгаа талаар бол тодорхой одоо асуух шаардлага бол тодруулах шаардлага байгаа. За Тухайн тусгай зөвшөөрөлд шилжүүлэх гэрээ хийхдээ та 10.5 сая доллараар зарсантай санал нэгдэж байна. 5.5 сая доллар нь бол бэлэн мөнгөөр 5 сая доллар дүүцгүүц хэмжээний Онтрэ компани хувьцаа. 5 сая доллараас тухайн хувьцааны ханш буух юм бол үлдэгдэл төлбөрийг нь Онтрэд ана гэсэн хэлцээр хийгдсэн байна. 2003 онд тэр Канадын одоо хууль зүйчигч нарт 5 сая долларын бэлнээр одоо банкны үр хаах
5 сая долларын хувьцаа хэлбэрээр тэгж зарсан эмэлт хөхтэй манай компани авд. Татврын тухайд бол одоо 20 бараг 23 жилийн өмнө яг сайн санахгүй байна. Яг тийм. Татврын одоо манай санхүүгийн тайлан бүртгэл, улсын бүртгэл дээр тэр бол тодорхой байгаа хаа гэж бодож байна. Түүнчлэн Turkish Health Resource компани олон улсын тайлан болон Монголын талд танилцуулсан баримт хооронд нөөцийн хэмжээ молибдены агуулмж зэрэгт зөрчил илэрсэн нь сонсголын үеэр хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг байлаа. За сонсголт гэрчээр оролцох ёстой оюутлага компани удирдлагын төлөөлөл өнөөдөр ирээгүй бөгөөд төр хороо удирдлагуудад мэдээлэл нууцлсан албан бичгүүдэд хариу өгөөгүй шалтгаанаа тайлбарлахыг мөн шаардсан. За нийт 300 орчим гэрч оролцохоор төлөвлөгдсөн энэхүү сонсголт энэ 7 хоногт 3 удаа үргэлжилж шинжээчдийн дүгнэлт нотлох баримтууд эцэслэн батлагдвал оюутлогын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт гарах хэсэг нь эх өдрүүдэд тодорхой болох юм а.